Би л тогтоо байвал боллоо. Бусны ёстой мэдэх юм байна. Та зөвхөн өөрийнхөө гэрийн тамны төлбөрийг төлөөд л тухтай амьдрна гэвэл юу л бол. Гал бол амьдралын хүүсвэр. Яг энэ агуулгаараа бидний дунд одоос байсаар боловч орчин үед байдаг л унтраалга харьцдаг болсон. Гэхдээ яг энэ орчин үеийнхээрээ бидэнд ямар замаар нөлөөлдгийг тайлбарлах гээд оролтой. Нэгдүгürt ус бидэн дээр өөрөө өгөөд ирдэг нь ойлгомжтой. Түүнийг танаа гэр хүртэл шахаж байгаа насаас нэлээдэг цахилгаан зарцуулдаг. Бас халаагаад явуулдаг гэдгийг мартаж болохгүй. Хоёрдугаарт агаар танаа гэр бүлийнхний хэрэгэлсэн муу агаарыг сорж авахын тулд бас л цахилгаанаар ажилтдаг төхөөрөмж ашигладаг барилгууд цөөнгүй байдаг. Гуравдугаарт нийт эзэмшил. Та орчныхоо хаалгыг онгоцохоос эхлээд чип юм уу код хийгээд ордог. Дараа нь гэрэлтэй коридороор алхаад лифтэнд суугаад гэртээ ордог гэдгийг бодож болохгүй. Тэгэхээр ус агаараас эхлээд бидний дундаа хэрэгэлдэг маш олон тоног төхөөрөмжүүд цахилгаанаар ажилтдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэвч сөөх болон конторт хамаардаг эдгээр цахилгааны төлбөрүүд зарим нэг хинэггүй нөхдөөс болон амьдрал дээр наалдцгүй алдаатай хууль журам асуулж үр болж хуримтлагцсаар байдаг гэсэн үг. Нэг талд нь байр худалдаа авч байгаа хүмүүс буюу оршин суугчид. Харин нөгөө талд нь барилгатай холбоотой хууль журмууд болон холбогдох төрийн байгууллагууд, барилгын компаниуд, зураг төсөл зохиогчид, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд, гүйцэтгэгч компаниуд эдгээрийн хоорондын үл ойлголцлыг багасгах нь энэ бичлэгүүдийн бас нэг зорилго. Хэрвээ танд орон сууц болон барилгатай холбоотой иймэрхүү мэдээлэлүүд хэрэгтэй гэвэл фоллоудаар шеэр хийгээрэй.